За та бүгдийн өдрийн амраг ирье. Асуултууд бол нэлээд давхардж байна. Гэхдээ одоо хамгийн сүүлийн саяны яриан дээр л гээл дүгнэлт хийхэд бол Globe International-ийн судалгаагаар албаддаг шинж бол асар их байна гэдэг нь шүү дээ. Маш түгээмэл байна гэдэг нь. Сэтгүүлчид өөрсдөө судалгаагаар тэр яг энийг ингээд бүрэн одоо хамгаалсан энэ заалт чинь тийм хангалттай тусаагүй байна гэдгийг сэтгүүлчид хэлээд байгаа маа. Тэгэхээр энэ одоо яг ямар зүйл заалт орсноор ингэж хангагдж байгаа юм болоо гэд. Тэгээд ер нь бол энэ 98 оны хууль чинь ер нь бол өстой дөрвөн зүйлтэй баг гайхамшигтай хууль шүү дээ. Ерөөсөө хамгийн амин сүнс нь гэвэл хэвлийн эрхчлөөг боомлсон, дордуулсан хууль гаргахыг хориглосон байна. Гэтэл эн чинь эргээд тодорхой хэмжээнд боомлоод нөгөө жомоо алах гээд байшингаа шатаачихгүй гэдэг юм болчихж байгаа юм биш байгаа гэж сэтгүүлчид өөрснөө маш их санаа зовж байна. За дээрэс нь энэ дүгнэлтүүд гарсан байна шүү дээ, тийм нээлттэй нийгэм форум байна. Энэ манай хуулийн их хурлаас бол бас дүгнэлт гарсан байна. Тэгэхээр их хурл бол нэг стратеги баталчаад байгаа. Хүний эрхийн одоо цензурээр бүх хуулийг харна гэд. Тэр цензурийнхаа дагуу бас нэлээд сайн ажилласан байна гэж би энэ дүгнэлтийг уншаад бол бодлоо. Тэгээ энэ дээр бол маш их нарийн зүйлүүд орсон байна. Маш их зүйл давхардсан байна гэж байна. Ер нь бол нэг ноцтой дүгнэлт бол нөгөө тэр хуулийн амин сүнс болох чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлахыг хориглохоор төсөлд тусгасныг дахиж хянаж үзэж тэр бусад хуулиудтай нийцүүлээч гэсэн байна. Тэгээ өөрөөр хэлбэл дагалдах хуулиуд нь дутуу орж ирсэн юм уу гэж харагдаж байна. Бас бус хуулиудаар бол энэ асуудлыг бол буруу зохицуулсан нөгөө эрхчлөөнд нь халдсан байт юм байна шүү дээ. Одоо энэ жишээ дурдсан байна. Тэгэхээр эднийг яагаад бүгдийн бүхэлд нь авч үзэж энэ яг үндсэн хуулийнхаа амин сүнсийг амьдруулах энэ зүйлийг дутуу хийсэн юм бэ гэд. За дахиад нөгөө байнгын ярьдаг эрүүгийн хуулиас 13-14-ийг авах тал дээр сэтгүүлчид өөрснөө одоо байнга хэлэхээс гадна манай хүний эрхийн үндэсний комисс бол байнга зөвлөмж өгдөг. Удаа дараа. Дээрээс нь нүүбийн хүний эрхийн зөвлөл бас энэ дээр энийгээ эрүүгийн хуулиас аваач гэдэг. Тэгээ энийг яагаад авч болдгүй юм бэ гэд. За энэ дээр бас нэг судалгаа байна л да. Эрүүгийн хэрэг үүсгэснээс 0.3% нь л яг жинхэнэ эрүүгийн одоо гэмт хэрэг болж явдаг юм байна. Өөрөөр хэлбэл цаана нь 99.7% нь буруугүй гэж гардаг юм байна. Тэр нэгэн тийм буруугүй гэд ингээ гарч яхад энийг заавалчгүй ингэж эрүүгийн хуулиар шийтгэж ингэж одоо баахан чирэгдэл учруулах ингэж сэтгүүлчдийг боомлох шаардлага байдаг юм уу? Энийг юусаа гаргахчул яад юм бэ гэд. За тэгээд зөндөл асуудал байна л да. Одоо энэ дагалдах хуулиуд нөгөө төрийн болон албаны нууцын тухай хуулинд нөгөө иргэдийг нууц хадгалах үүрэгтэй юм шиг нэг юм агуулга яваад байна те. Тэгээд нөгөө сэтгүүлч үнэр цэцэг хадгалсан зүйл ингээ ял аваа явж исэн. Тэгэхээр энэ төрийн албаныхан буюу гарын үсэг зурсан тэр хүмүүст л уг нь хамрах хэрэгтэй байтал огт гарын үсэг зураагүй буюу хадгалах үүрэг хүлээгээгүй хүмүүст ийм зүйл ангаар ял өгөөд байгааг одоо яах ёстой юм бэ? За тэгээд эцэст нь нэг чухал зүйл дурдъя гэж бодож байна. За 2012 онд нөгөө хил хязгааргүй сэтгүүлчид гэдэг олон улсын байгууллагын гаргадаг индексээр Монголын хэвлэлийн эрхчлөө 100 дугаар байранд байсан байна. Анаа л сүүл мушгиж явсан. За ардчилсан намын засаглалын үед 2015 онд 54 дугаар байр руу орсон. Бөөр 50 байраар урагшлаад 100% амжилт үзүүлсэн гэсэн үг шүү дээ. Харамсалтай нь 2015 онд 54-т байсан нөгөө индекс маань одоо энэ 24 онд 109 дугаар байранд орсон. Дахиад 100% буюу дахиад одоо 50 байраар ухарсан. Тэгээ энэний шалтгаан нөхцөлийг судалсан уу? Энэ яагаад ингэж ухраад байдаг юм бэ? Ардын намын үед. Ардчилсан намын үед яагаад урагшлаад байдаг? За, хоёрын сахны алтан гэрэл сайд асууя. Хариулъя. Харин нэг ийм ойлголт төрсөн юм байлаа. 1998 бол үүргээ маш сайн гүйцэтгэсэн саавал гэдгийг ойлгоно. Тэгвэл одоо ийм сайн хууль байж захт гэж яриад байгаа. Их сурвалжаа нууцлахын, төрийн байгууллагын тэр үйл ажиллагааг нь илүү сайн зохицуулахын, тэр хэвлэл мэдээлэл хандахгүй байхын. За тэгээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг нь тодорхойлохын. Энэ олон хэм хэмжээнүүдийг энэ хуулиар зохицуулаагүй. Өнөөдрийн байгаа бодит байдал бол яг л энэ хуулийн хэрэгжилтийн үр дүн бүгд. Тэгэхээр ямар нэг зүйлийг зохицуултыг хийж өгөхгүйгээр тэндээс үр дүн шаардах ч утгагүй юу ч зохицуулаагүй зүйлийг сайн юмаа гэж ярих ч бас ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Албаддаг шинжүүд гэж ярьж байна. За түрүүн тэр нөгөө их хурлын дүгнэлтийг манай Баярмаа гишүүн та буруу ойлгосон юм шиг байна. Эн чинь бүр
хүрээ хязгаарын тогтоож өгөөсөө гэсэн утгатай өгүүлбэр байсан шүү наад өгүүлбэр чинь. Одоо яг унших юм бол хэвлэл нийтлэх эрх нь мөн чанараараа хоёр талтай буюу нэг талаас ямар нэг нөлөөлөл дарамтчилтгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй хэвлэл нийтлдэг байх. Нөгөө талаас ийхүү хэвлэл нийтлэх эрхийг хэрэгжүүлэх явцдаа бусдын нэр төр, нийгмийн ёс суртахууны гутаахгүй, үндэсний аюулгүй байдал сүрэг үр дагавар учруулахгүй байх гэсэн хүрээ хязгаарын дотор хэрэгжих зарчимтай гэсэн өгүүлбэр байна. Өөрөөр хэлбэл бүр наадах чинь хүрээ хязгаар тогтоо гэсэн агуулгатай бид бол наадах чинь хүлээн зөвшөөрөхгүй бид эрхчлөө тавих гэж гэсэн утгаар тэр дүгнэлтэнд хандсан гэдгийг хэлье. За энэ 0.3% нь бурууттай байна, бус нь ингээд хэрэгсэхгүй болтой байна гэсэн зүйл ярьж байна. Яг үнэн. Тэгэхээр бид яагаад энэ хууль дээр илт худал мэдээллийг ялгаад байгаа вэ гэхээр ерөөс авчирж ирэл илт худал мэдээлэл байна гэж хэлээл ингээд баахан асуучдаг. За тэгээд мөрдөн бацаалт үйл ажиллагаа явуулдаг, прокурор хяндаг, шүүх рүүгээ очдог. Энэ процесс дунд чинь шүүхээр орж бурууталгүйгээр маш олон хүмүүс яг энэ зүйл ангийн дагуу шалгагдаад байгаа юм аа. Тэгэхээр бид нар хүрээ хязгаарыг жижигсгэж өгж байгаа. Харин яг эрүүгийн хуулийн 14-т зүйлийг яг эрүүгийн хуулийн тэр зүйл залтыг ярьж байхдаа бид нар хилцэхгүй бол яг энэ хуулийг дагалдуулаад дахиад бас эрүүгийн хууль гэж ярьж болохгүй болчиход байгаа юм. Саяхан жишээл бид нар зөвшөөрлийн хууль дээр яаралтай захим асуудлыг шийдвэрлэгээд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гэсэн ингээд өөр хуулийг дагалдуулж эрүүгийн хууль оруулж ирлээгээд маш их шүүмжилд өртсөн. Тэгэхээр энэ бол өөр хуулийн хүрээнд яригдах асуудал. За төрийн болон албаны нууц задруулах дээр бид нар одоо их хурал дээр төрийн болон албаны нууцын тухай хилцэж байгаа энэ зарчмыг бас бид нар нэмж оруулах нь зүйтэй. Ер нь бол нууц хадгалах гэдэг хариуцсан албан тушаалт нь үүрэг болохоос биш тэрийг мэдээлсэн хүний сэтгүүлчийн буруу болж бас үүрэг нь болох ёсгүй гэдэг энэ зарчим дээр байгаа. За индекс дээр асуудлыг тавьж ийн индекс бол яг үнэхээр ухарч байгаа нь үнэ. Тэгэхээр бид бол төрийн болон албаны нууцын тухай өөрчлөөд дахиад хүний эрхтэй холбоотой энэ хуулийн өөрчлөлтүүдийг хийгээд ерөөсө хэвлэлийн эрхчлөө мөн бусад эрх эрхчлөөнүүд хамтран хэрэгжиж байгаа учраас тэгээд энэ хэвлэлийн эрхчлөөний хуулиа бас сайтар томьёолоод баталж чадах юм бол бас яг энэ индексээ сайжрах, хүний эрхчлөө дээрдэх бас нэг алхам болох байх гэж үзсэн үндсэн дээр засгийн газар энэ хаврын чуулганд яг хүний эрхчлөөтэй холбоотой энэ хуулийн